Хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тохирох арга барил гэж байдаг гэж яриад байгаа зарим нь тий. Зарим нь болохоор юу гэж ярьж байгаа юм гэхээр арга барилыг нь хүн ажиллуулдаг ямар ч арга барил сайн тий. Яг минийхээ хуулбарлыг гэх юм бол яг над шиг л байна. Яг над шиг сэтгэдэг, яг над шиг зуршилтай, яг над шиг амьдралтай. Тийм байж ч тэр хүнд яг над шиг үр дүн гарах байхгүй. Хэдэн дөрөөр хасахтаа боллоо ингээд ийм авах гэсэн юм авах гэсэн. Нэмэгтэй болоод ингээд энэгөөс тийм авах юм байна гэдэг чинь тий. $30 хасах $30 гэж 100 гарна. Тий. Нэг үйлдэлийг олон дахин давтаад өөр үр дүн хүлээн гэдэг чинь мунхгийн үйлдэл хийх зүйл шүү дээ. $100 ч би хэдэн төгрөг өдөрт яах юм. Дансын 1% эрсдүүлэх дүрэн байгаа. Тэгээ 1% эрсдүүлээд би $3 авах юм. $3 өдөрт яах. Forex арилжаач өөрөө маш гоё эрх чөлөөтэй бөгөөд маш шудраг бизнес байхгүй баахан юмнууд байгаа шүү дээ. Fair value гэх, order flow, book map хэрэггүй гэж хэлж байгаа бол биш. Бүгднийг ингээд авчих юм бол market structure л үл. Залуучууд маш их бот AI гэдэг зүйлээр төвлөрж байна л да. Ингээд бот гэдэг зүйл ер нь боломжтой арилжаачдаг юм олон гэж байх. Сайн байцгаана уу? Подкастын ээж дугаар 5 морил энэ удаагийн маань зочноор Габриэл маань ирсэн байна те. За тэгэхээр үзэгчтэй бас манай Габриэл өөрийнхөө товч намдрыг бас танилцуулаад арилжааны зах зээл рүү яаж орвоо гэдгийг бас тэлээс эхлэе те. За миний арилжаачны нэр бол Габриэл. Энэ нэрийг бол Европт явж байхад тэнцээ танилцсан найзууд маань миний жинхэнэ нэрийг хэлж чадахгүй бол бас надад өгсөн нэр байгаа. Арилжааны замнал гэх юм бол бүр багтаа гэх юм уу да. 10 жилдээ манай ангийн хүүхдийн аав нь гар сарвууны мистасалч хүн байсан. За. Тэгэд ажгүй болдог тий. Угаасаа мистасалч юм чинь бас ажгүй болчих. Тэр соворхон мэрэгчлээ. Тий. Ер нь бол өөрөө ч уур чадвар аягүй сайтай болохоор ажгүй. Тэгээ ер нь бол мөнгөтэй. Тэгээ дээрээс нь амьдарч исэн газар нь яг 8 шаргын хажууд байсан байхгүй. Тэгэд тэр ах юан авдаг. За. Юан аваад хэсэг байжгаад тэгээ буцаага зардаг. Ерөнхийдөө бол яг юм уламжлалт арилжааны валют арилжаа хийдэг хүмүүс аахгүй. Тэгээ хөшөөрөггүй нэгийг харьцах нэгтэй хийдэг байсан. Тэгээ тэрүүнийг анх сонсчоод эн чинь бас боломжтой юм биш гэж бодож ирсэн. Тэгээд өгсөн тэр үед 10 жилийн хүүхдэд одоо ямар юм байх вэ тий. Судлаад үзсэн чинь би чинь аимшигтэй их хэмжээний мөнгө цуглуулахгүй бол худлаа юм байна гэдэг. Тэгээ хэсэг мартцсан байсан. Хөшөөрөг гэдэг зүйл байхгүй юм чи. Тийм хөшөөрөг байхгүй юм чи. Тэгэж явж байгаад 15 онд яг нөгөө Forex гэдэг тий leverage гэдэг юм олж аваад. Энд чинь тий би бүтэн нэг лотоор орохдоо тухайн үедээ чи 1000 leverage баг ховрол байсан. Тийм баг. Тий. 1000 leverage-тэй байх юм бол би $100-тэй байхад бүтэн нэг лотоор орчиж болох юм байна. Гэдэг юм ойлгож байсан байхгүй. Гэтэ яг тэгээд ихсэн гэвэл бас үгүй л дээ. Тэгээд тухайн үедээ бас тий ингээд хурд юу гэндэ баталгаатай мөнгө хэрэгтэй байсан. Тэр нэг хэдэн жил цалинтай ажил хийгээд ирсэн ч угаасаа тисэхгүй болоод цалингаас цалингийн хооронд яваад тэгж жагаад 18 онд за яг болий ингээд яг сууж эхлэе гээд. Гэтэ ажилласаач гараагүй л дээ гүрийгээл. Хажуу нэстэй. Тий хажуугаар нь тэр чинь гарчих юм бол амьдрал зогсчих гээд байна. Ер нь бол ажиллаас гараад хийхээр аим прешертэй байдаг л шүү дээ. Тий тэгэхэр ч угаасаа тилтрээд нөгөө юу арилжаа. Би энэ мөнгийг ч алдаж болохгүй энэ мөнгийг ч алдчих юм бол хоолны мөнгө яах юм. Тэргээ олдохгүй шүү дээ. Тий байрны түрээс мөнгө төгрөг яах юм гэдэг. Тэр юмнууд ч амар дарамт болчихно. Гэж бодоод би яг ажлын хажуугаар хийж эхэлсэн байхгүй. Тэгээд ер нь бол эхний 3 жил сайхан бүдэрсэн. Угаасаа багш магш сургалт мургалт гэж яг хөө тухайн үедээ бол байдаг байсан байх. Гэтэ би бол тэр нэг сууж муугаагүй. 18 онд гэсэн үстэй. Тий 18 жил. Тухайн үед ч одоо багш магш Монгол одоо тийм байгаагүй хаа тий. Гадаад дээр хэл дээр лээсэн болов. Би судалж үзээгүй. Би зүгээр шууд Google, YouTube гэдэг хоёр их багшаасаа л асуусан. Тэгэж яваад яг хөө үнэхээр багштай байдаг байсан бол хамаагүй урдан байх байсан баг. Магадгүй. Тий. Яг өөрөө ингээд нөгөө trial and error байдлаар явхаар ялц чаргагүй 3 жил бол ясуу алдагталтай явсан. Зөв. За тэнгууд хоёлаа эхлэл үе яриж байна. Тэнгууд арилжааныхаа одоо үе шатыг хоёул яриа л да. Эхний дунд. За тэгээд профит буюу ашигтай болсон үе гэвэл тухайн үеүүдэд яг хамгийн хэцүү одоо хүндрэлтэй чаленжууд нь юу байсан бэ? Анхан шатанд гэдэг юм хэлгээд. Анхан шатанд гэх юм бол мэдээлэл хомс. Үгүй яг мэдээлэл бол байдаг байсан. Гэхдээ яг ийм
Мэдээлэл болон туршлага одоо юу ч гэдэг юм дээ. Онол болон практик хоёр зөрчилдөөнтэй байгаад байдаг шүү дээ. Бүхэл мэрэгжил дээр угаасаа л тиймэрхүү байдаг баг. Онлыг нь би ингээд сурчиж байгаа. Окей, онол нь тийм. Гэхдээ практик надад заах хүн байхгүй. Тийм учраас тэр практик гэдэг зүйлийг би өөрөө бүдэрч унжиж л тэрнээсээ сурж авах шаардлагатай болчихж байгаа. Ихэнх үедээ бол. Тэр л айгүй хэцүү. Тэгээд дээрэс нь маш их цаг алдсан, маш их олон хоногийн нойргүй хоногуд орсон. Тэ сэтгэл санааны хувьд ч гэсэн бас нилээн ингээд өөртөө итгэл нилээн багасаал багаар ингээл мэрэгдэл багасаал гэдэг юм байлээ л дээ. Одоо ингээд зарим хүмүүс тэгдэг штэ. Анализа хийгээд байгаа мөртлөө оролдоо хийж чадахгүй ингээд эргэлцсээр хагаад оролдоо ингээд алдчихдаг. За тэнгуүтлээ зарим нь за одоо яа гэхүүгээд дараагийнх нь хүлээдэг. Зарим нь болохоор араас нь хөөж ороод идэг штэ. Ерөнхийдөө бол тэр тал руу явж исэн гэх юм уу да. Өөртөө алдаад байхаар өөртөө итгэл маань ингээд багасаад анализда итгэл маань багасаад тэгээ тухайн үедээ бол би нөгөө арилжааны сэтгэл зүй гэдэг юм мэдэхгүй хэлж өгч хүн байхгүй ингэдэж шүү гэд нэг хэлж хүн байхгүй тийм тэгээд өөрийгөө ч ойлгохгүй миний техник анализ болохгүй байна миний шинжилгээ болохгүй байна гэл нухаал тэгэл одоо олон монголчуудын адилхан ингээл стратеги ингээл хольж солиол ингээл тэгдэг шүү дээ community хийсэл стратеги ингээл солиол нэг стратеги ингээл туршиж үзэл овоо гайгүй байж байгаа ганц хоёр стоп лос болонгууд энэ болохгүй байна гэж сольждаг тийм эсвэл нэг community руу ороод ингээл байж байгаа тэгсэн чинь нэг Facebook, Instagram дээр өөр нэг community-гийн нэг бичлэг хараад тийм эсвэл нэг юм ашигын скриншот мод хараад өөн чинь илүү юм байна гэл тийш орчдөг. Тэгээ ороод нэг илүү байгаад байгаа юм уу гэхээр үгүй. Яг тиймэрхүү. Наад чинь бол айгүй гоё сэдв байхгүй. Одоо энэ удаагийн подкаст бол хоёул айгүй чөлөөтэй юм аа. Өмнөх дугааруудаас ялгаатай. Тэгэхээр одоо саяны энэ хүмүүсийн 10 гаруй солидог гэдэг бол хүн болгонд байдаг байх гэж бодож байна. Яагаад гэвэл ингээл одоо 10 гаруй нь ажиллахгүй нэг ингэ солиол яваад байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тохирох 10 гаруй гэж байдаг гэж яриад байгаа зарим нь тий. Зарим нь болохоор юу гэж ярьж байгаа гэхээр 10 гаруйг нь хүн ажиллаулдаг ямар ч 10 гаруйсаа ажилдаг тий. Тэнгүүд чиний хувьд одоо Габриэлийн хувьд юу гэж бодож байна тэрнэр? Би бол хоёр дахь руу нарай жоох хэлбэж байна. Бүх арга барилал ерөнхийдөө бол ашигтай байж болно. За. Гэхдээ хувь хүн тэрүүнийг ашиглахдаа өөрийн болгох хэрэгтэй. Өөрийн болгох гэдэг нь яг жоохон entry моделийг нь өөрчлөх ч юм уу тий. Аль эсвэл зарим нэгэн жижиг сажиг юмнуудыг нөгөө core үндсэн логикийг нь эвдчихгүйхэн шиг үндсэн одоо тэр structure-ыг нь эвдчихгүйхэн шиг яг өөрийнхөө болгож аваад тий ингээ нэг жоохон tweaking нэг өөрчлөлт хийгээд яг өөрийн болгож аваад өөртөө ингээд юу гэдэг юм дээ олон жил өмсцөг гутал шиг болгож аваад тэгээ ашиглаа явуул хамаагүй илүү дээр санагддаг. Учиргүй ингээд одоо юу гэдэг чинь нар сар мар хараал лод мод хараал байдаг. Аль эсвэл ингээд зоос эргүүлж мэргүүлээ шоо хайж маяал гэдэг. Тийм л солиотын стратеги биш бол бусад стратегиуд бол ер нь бол дайжгүй гэж боддог. Хүмүүс болохоор ер нь бол ингээд харагдаад байгаа. Тэнгүүд яг надад тохирох арга барил байдаг гэж зарим тэгээд байгаа байхгүй. Энэ бол энэ дээр бол ер нь маргаантай байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо бас бидний зүгээс одоо юу гэдгийг яг буруутгах нь гэхээр бас хэцүү те. Тэгэхээр энэ дээр болохоор яг чиний ярьснаар өөртөө маш сайн ухах ёстой л гэж ойлгож байна уу? Тий. Яг ингээ хүний юмыг сурч аваад яг хүнийх харин ажилуулна гэвэл яг тэр хүн шиг л байх хэрэгтэй. Яг нэ окей. Наач маш гоё point тий. Одоо жишээ миний арилжааны стратеги одоо ингээд хүмүүстэй зааж штэ. Яг минийхийг хуулбарлыг гэх юм бол яг над шиг л байх хэрэгтэй. Яг над шиг сэтгэдэг, яг над шиг зуршилтай, яг над шиг амьдралтай. Тийм байж ич тэр хүнд яг над шиг үр дүн гарах байхгүй. Минийх шиг үр дүн гарна. Тэгэнгүүт саяны нөгөө яриад та тий. Габриэлийн гутлыг өмсчихвэл таарах байхад нь яваад байвал болох байгаад шүү дээ. Гутал чирээ зү тий. Томдоо ч юм уу багтаад ч юм уу тий. Тэгэнгүүт чиний гутлыг өмсөхийн тулд яг бас чиний арзмаартай байх хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг миний стратеги ерөнхий үндсэн core logic-ийг ойлгоод авчих. Тэгээ өөрийнхөө болгочих. Тэгэх юм бол насан туршдаа тэр хүн их шүү дээ. Тийм бүр болохгүй бол миний гаргаж авсан стратеги хийлсэн чи надад бол хамаагүй ашигтай л байв. Надад сурч аваад ашигтай л байв хамаагүй. Зөв. Хоёулаа нэг тийм гоё сэдвэр орж байгаа их бас дараагийнх нь болохоор ингэдэг штэ. За хамгийн их орж ирдэг нь хүн болгоо яг арилжаач болд юм уу? Боломжтой юм уу? Хүн болгоно. Тий. Хүн болгон гэж хэлчихэр жоохон хэцүү штэ. Айку 80-аас доошоо байлгах. Тий. Айку 60 мартай байвал бас жоохон хэцүү штэ тий. Аль эсвэл юм айгу ингээд мөрөөдөө тоглоод зуршицсан тий. Яг нэг тийм
тиймэрхүү сэтгэлгээндээ ингээд баригдсан тийм хүн байвал бас хэцүү. Зөв. Яг уу өөрчилж болно. Мгм. Гэтэ яг 100% хүн болгон гэх юм бол хэцүү. Мгм. Тий. Гэтэ зөв сургал одоо ийм зөв системтэй ингээд анханасаа ийм зөв сэтгэх үйтэй гэх юм уу та. Ойлголт нь зөв орж ирэх юм бол би бол хүмүүсийн ядаж нэг 80% нь бол сурчих болов уу гэж бодож байна. Тэнгүүд одоо ингэ 80% сураад арилжаач болоод боломжтой гэж штэ. Аха. Тэгэнгүүт одоо яг CFD traders одоо арилжаж байгаа хүмүүсийн маш их хүн алдаад нь гэдэг штэ. Тэр хүмүүс яагаад яг алдаад байна? Нөгөө нэг өөрсдөд нь таарах тэр юм олж чадахгүй байгаа байхгүй. Өөрийн болгож чадахгүй. Ер нь бол миний бодлоор ингэж боддог. Хүмүүс ямар ч стратеги сурсан байсан хамаагүй яг тэр стратегитай найдаад идэм шиг санагддаг. Өөртөө биш. Стратегитай найдаад идэм шиг. Эсвэл тэр нь илүү амар байдаг байх. Яг гэвэл нэг стратеги сонсож аваад тэрүүнийгээ хэрэгжүүлээ. Тэр нь болохгүй байх юм бол стратеги буруутгач шүү дээ. Окей. Өөрөөсөө буруугаа түлхэж шүү дээ. Би биш юм байна. Стратеги байна гэдэг. Энэ стратеги явахгүй. Өөр юм олж авъя. Тэ? Тэгхгүйгээр яг ингээд үгүй арилжааны зах зээл гэдэг бол би миний эсрэг юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгээ явуучвал хамаагүй зүгээр. Тэгээ нэг ийм үг байдیں۔ Шувуу модны мөчөр дээр суухдаа модны мөчөр хугарна гэж хугарахгүй гэж итгэсэндээ суугаагүй өөрийгөө нисэж чадна гэж итгэдэгтэй сууд юм байна. Модны мөчөр хугарахгүй угаасаа. Шувуу дээрээс нь суугаад хугарахгүй шүү дээ. Гэхдээ хугарах юм бол шувуу нисэж чадна. Тий. Өөрийгөө авах гэсэн. Тий. Яг энүүнийг бол хүмүүс ойлгоод авчвал хамаагүй юу юм бэ? Арилжааны зам нь маш гоё дартан болчих юм шиг санагддаг. Арилжаанд анх орж ирж байгаа хүмүүс биш үү? Анхнаасаа арилжаанд орж ирээд эхний өдрөөсөө ер нь арилжиг тийм амар том зүйл гэж хүлээж аваад нэг юм. Complicated боёо ингээл амар золон зүйл ингээд хавцрагдсан тий. Хөө энэ ч одоо ийм тайж, тийм юм тайж гэл одоо тий арга барьж нэмээл нэг зураг зурж яснаа өөр чаргаар үзэл байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Яг хоо тэгэхээр тэрэн дээр юу гэж боддог вэ? Хүмүүс өөртөө энэ асуудлаа илүү хүндрүүлээд байна уу? Тий. Арга ухаж бодоод өөрсөддөө зовлон ураагаад байгаа юм шиг санагддаг надад. Би бол арилжаа ингээд бусдад заахта огт мэдгүй хүнд заах нь хамаагүй амархан байдаг. Өмнө нь ерөнхийдөө мэдлэгтэй болсон стратеги туршаад үзсэн энэ тэндээс баах юм мэдээлэл цуглуулсан байх юм бол тэр хүмүүсийн өмнөх тэр юг эвдэж тэ шинэ юм юу суулгана гэдэг бол майндсет одоо Minecraft нураа гэж. Өмнөх Minecraft нураа гэдэг. Тэ өмнөх тэр сэтгэхүүгийн эвдээд тэгээ шинээр ингэ суулгана гэдэг хоосон цаасан дээр юм бичгээс амар хэцүү байхгүй. Баллах хэрэг гарч. Тийм баллах хэрэгтэй. Баллахгүй хүмүүс байна. Тэгээ нөө set in stone гэдэг нь шүү дээ. Чулуун дээр ингэ сийлцсэн юм шиг тийм бодолтой хүмүүс байна. Энэ ингэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр чи болохгүй юм шүү. Нэг шинэ юм заагаалахад нөгөөдгөө яриа л байдаг. Хуучныгаа. Тийм хуучныгаа л яриад хуучнтайгаа л ингээл ягаал байдаг. Тийм болохоор жоохон хэцүү. Тэртэл дээрээ бол хэцүү. Санийхтар болохоор хүндрүүлдэг нь бол үнэн те. Тэгээд бас юм сурцсан хүмүүс шин зүйлс рүү хөрвөхдөө хэцүү гэж шүү дээ. Тиймэрхүү зүйлс яригдж байгаа учраас анханасаа нэг л зүйлээ барьж аваа сурчвал баг амар байдаг ч юм. Тийм. Ерөнхийдөө бол нэг тэгж амар хүн дээр бодохгүйгээр ингээд жоохон юм carefree байвал арай зүгээр юм болоо гэж боддог. Яг ганц зүйлээ барьж аваад хийдэг ч юм. Тийм. Нэх олон юм яахгүй. Арилжаа ер нь бол уйдгартай байдаг. Арилжаа ер нь уйдгартай байдаг. Арилжаа адреналин ялгаруулах ёсгүй. Сэтгэл санаа одоо ингээл нэг TP авчвал баялж байлаа тий. Ашиг авчвал баялаа. Стоп лосс өгчвөл гондог ч юм уу. Тийм байхгүй ч юм. Тийм байх. Яг хөө мэдээж хүн юм чинь байж л байгаа л да. Гэтэ тэрэн дээр ингээл арилжаа хийх юмс. Одоо юу ч гэдэг өөр юм ингээд хийж явахдаа зарим хүмүүс тэгдэг заяа. Компьютерийн арталт ингээд шарт хараад сууж агаад тэгж жагаад оройтлоо ч юм уу одоо өөр ажилтай боллоо штэ. Тэгэнгөө босоо явдаг заяа. Сүнс нь үлдчихдэг. Чартны харт. Толгойн дотор ингээл чарт яаж байгаа бол сая унах гэжсэн да баг. Одоо унтсан болов. Сэл дараад босчдөг ч байж юу. Тэгсэн бол яах байсан бол гэл. Тэ. Тэгээ ингээ улам өөрсөддөө ингээ хүндрүүлээд байгаа байхгүй. Тэхийнхээ оронд аль болох simple байвал зүгээр. Тэгээд үндсэн яг гоё тэр нөө core logic гэж хэлээд байгаа шүү дээ. Үндсэн логикийг ойлгож аваад окей. Энэ дээр юм нэмэхгүй, энэ дээр юм асахгүй, энэ хаяа алддаг, хаяа авдаг. Гэхдээ урт хугацаанд ашигтай байдаг. Тэрийг ойлгож аваад тэгэл өдөр тутамдаа ингээл хийгээл байж л болно.
За энгийн гэдэг рүү бас буцаад оръё. Анх арилжаа дөнгөж сурж байгаа хүмүүс бүх юмыг одоо сая ингээд илүү хэцүү болгодог гэж штэ. Өөрсдөө. Габриэлийн зүгээс анх арилжаанд орж байгаа хүнд одоо хамгийн энгийн зүйлээ сонгож аваад нэг зүйлээ нуух ч юм уу, одоо арга барил ч юм уу, эсвэл бол яг журналч гэх юм уу. Тим зүйл дээр ажиллавал яг юун дээр ганцхан ингээд энгийнээр ажиллаач гэж хэлэх вэ. Хамгийн эхлээд хамгийн энгийн гэх юм бол яг өөрийгөө таньчуул хамаагүй зүгээр юм болов. Тий, өөрөө хий юм бэ, тий. Чи яар үр дүн харах, хурдан харах дуртай хүн үү? Эсвэл баталгаатай зүйл хийх дуртай хүн үү? Эхлээд өөрийгөө тэрүүнийгээ мэдэж авчаад тэгэд тэрэндээ тааруулаад гоё стратеги яваад гэхдээ стратеги дээр нэг юм юу байдیں۔ Үндсэн нэг market structure гэдэг зүйл байгаа шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол market structure-ыг одоо арилжаа сонирхож байгаа хүн болгол мэдж байгаа тий. Тэрүүнийгээ л амар амархнаар бодоод авчих. Зүгээр ингээд одоо юу гэдэг чи бүр болохгүй зүгээр шат гэл хүлээд гэдэг авчих. Дээшээ явсан шат, доошоо явсан шат. Тэ? Одоо жишээ нэг давхарт байж байгаа хоёр давхар руу ингээд явсан шатаар ингээд үгүй би энэс доошоо явмаар байна гэж зүтгээд ээж болохгүй үст тэ? Альсвал ингээд хоёр давхраас нэг давхар руу буусан шат руу үгүй би ингээд дээшээгээ явна гэд шатгүй газар руу зүтгээд ах юм бол яг дансаа шатаа штэ. Ер нь тэрнийг л ингээд хүлээгээд авчих. Бус нь бол тэрэн дээр бусад юмнууд бол хүснээрээ нэмж болно. Гэхдээ бүх юмнуудыг одоо дээрс ингээл баахан юмнууд байгаа шүү дээ. Fair value gap, order block, тэ аль эсвэл book map яг хэрэггүй гэж хэлж байгаа юм бол биш. Янз бүрийн стратегиуд байгаад байгаа шүү дээ. Бүгднийг ингээд авчих юм бол market structure л үл. Дээш явж байгаа, доош явж байгаа, дахиад дээш явна, доош явна. Ийм market structure л үл. Тэрүүнийгээ эхлээд ойлгоод авчих. Тренд сөрдөг мөрдөг гэдэг зүйлс л яригадаад байгаа гэж ойлгож чинь зөв. Одоо трендэл дагал, трендээ тодорхойлоо. Ерөнхийдөө бол тийм тэрийг ойлгоод авчих. Бус нь бол яг хөө тэгээ аяанда болчихно. Тэр өөрийгөө одоо ойлгох гэдэг дээр манайхан бас маш их одоо ойлгохгүй, үл ойлголцол үүсэж болно шүү дээ. Тэн дээр ийм байж болох одоо миний зүгээс гэж аахгүй гэвэл хувьдаа ингэж бодож байна. Арилжаа хийж байгаа эхэлж байгаа хүмүүс одоо чинь baby pips ч юм уу иймэрхүү вебсайтууд руу орохоор арилжаа чи ямар төрлийн арилжаа чинь бэ гэдгийг тодорхойлж бодог тест байдаг шүү дээ. Өгөөд чи богино хугацааных юм уу? Тэр чинь болохоор нөгөө нэг айгу гойгой тестэд авч ингэдэж шүү дээ. Чи ингээ удаан хугацаанд юм харцуумар байна уу? Эсвэл богино хугацаанд ингээд үр шимийг хүртэх дуртай ч гэдэг юм уу. Тиймэрхүү тестээр тодорхойлвол ер нь ашигтай байх уу? Эсвэл бол одоо чиний ярьж байгаагаар өөрийгөө тань гэхэд яах ёстой вэ? Ер нь бол мөнгөнд яаж хандж байгаа тэрүүнийгээ л бодчих. Мөнгөнд болон тодорхойгүй зүйлсэд хандж байгаа хандлага бодлоод харчих. Яг энэ тодорхойгүй зүйлс нөгөө нэг хүн мэдгүй юмныхаа дайсан байдаг штэ. Тэгээд дээрэс нь тодорхойгүй нөхцөл байдал дээр хамгийн их паниктэж, хамгийн их сэтгэл хөдлөлөөр нөгөө логик тарих нь унтраад сэтгэл хөдлөлийн тарих нь сэрэх магадлал айгүй өндөр. Тий. Тэгэхээр яг ийм тодорхойгүй нөхцөл байдалд чи өөрөө ямархуу реакшн гаргаж ийн вэ? Тэрүүнийг олоод харчих юм бол их зүгээр. Тэр тестний хувьд бол байж болно. Огт хэрэггүй гэж бол хэлэхгүй. Тийм байж болно. Зөв. За. Саяны хоёр зүйлээс бас одоо дараагийн юм руу ороход нэг юм байна шүү дээ. Шинэ арилжаач бүх зүйлийг шинээр сурж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс олон одоо юм зах зээл рүү орох entry setup буюу арилжааны нөхцөл бүртгэх тэрийг ингэж хайсан дээр үү? Эсвэл нөгөө талдаа эрсдлийн менежментээр анхаарсан дээр. Би бол эхлээд эрсдлийн менежмент гэж хэлнэ. Эхлээл эрсдлийн менежмент. Анханасаа. Тий. Янз бүрийн стратеги нэ тэрэг гэхээсээ өмнө эрсдлийн менежмент олж байгаа. Эрсдлийн менежментээ тодорхойлоод явчих юм бол за өдрийн мэдгүй Лондон нээгдэхэд те нүдэ над buy sell дардаг. Гэхдээ эрсдлийн менежментээ бүр төгс гоё болгоц те. Тэгсэн байхад бол за үнэхээр их ашигтай гардггүй маа гэхэд ядаж break even-ээс бол нэг доошлохгүй. За Габриэлийн хувьд болохоор ихэд одоо эрсдлийн менежментэн дээр эрсдлийн менежмент гэдэг чинь ер нь нөгөө ашиг алдгалын харьцаа байдаг шүү дээ. Нэг арилжаанаас болох. Тэн дээр хэдэн хувьд явдаг вэ? R юу? Дундаж R нэг арилжааны дундаж R гэсэн үг. Ерөнхийдөө бол 2.5-аас 3-ын хооронд. Зөв. $1 эрсдүүлээд $2 мө $3 руу зордог гэсэн үг шүү дээ. Яг зөв. Окей. За тэгэнгүүт дараагийн зүйл нь win rate нь бас хэдэн хувьд байдаг?
Миний win rate бол сар сараасаа л хамаарна. Дундчлах юм бол 55 л байна. 100 арилжааны би 55-нд нь л ашигтай байдаг гэсэн. Үлдсэн 45-д нь би алдаад байдаг гэсэн. Алдаад байгаа мөртлөө ашигтай байгаа. Ер нь бол нарийн нэг юу байдаг штэ. Одоо энэ мундаг арилжаач байгаа штэ. Зарим нь 30% win rate дээр нь ашигтай байгаа штэ юм штэ. Тий. Болно. Тэрийг тэгвэл risk reward-оор зохицуулж юм гэсэн. Тий, risk reward-ээр ийм жижигхэн хөөрхөн юм юу байгаа. Table хүснэгт байгаа. Risk reward and win rate table гэдэг Google дээр хайчхад бол ингээд сайхан яраатлаа гараад ирсэн. Ер нь бол Google дээр бүхэн байгаад байна тийм. Google дээр л байгаа шүү дээ тий. Одоо эсвэл ChatGPT гэдэг бас нэг том ах нэмэгдчихлээ шүү дээ. Тий. Тэгээ Google дээрч бай, ChatGPT-д бай, алиг нь ашиглаж сурсан. Тэрэн дээр л явчихна. Тэгэл тэрнчэнээс тэгээ хайхад тэрэн дээр юу байдаг вэ гэхээр чи нэгийг харьцах нэг win RR-тай байх юм бол 50 болон түүнээс дээшээгээ win rate-тэй байж ашигтай болно. Угсаа ойлгомжтой тий. За тэгвэл нэгийг харьцах нь 2 байвал хэд байх юм? Нэгийг харьцах нь 3 байвал хэд байх юм? Энэ нэг тэр үнийг гаргацсан байх. За Capelli болохоор демо дээр бас ер нь арилж анх сурж байхад арилж ирсэн үү? Демог ер нь хэрэгтэй гэж бодож байна. Тэгсэн. Демо дээр арилжлахгүй яах вэ? Одоо хүн болгол демо дээр арилждаг баг. Тэгээ зүгээр хэрэгцээгүй мөнгө гэрт нь хөвтчиедэггүй л бол. Хүн болгон л байдаг. Гэхдээ ер нь бол демо дээр би ч гэсэн анх алдаа гаргаж ирсэн нь ямар алдаа гаргаж ирсэн бэ гэхээр би $1000 демо дансыг 100000 болгочих юм бол би лайв арилжаанд орноо. За. Өөртөө юм шалгуур тавиад байна шүү дээ. Уг нь бол яг ингээд өнгөц байдлаар харах юм бол айгүй зөв зүйл байх гэдэг байгаа байхгүй юу? Өөртөө шалгуур тавиад тэр шалгуураа давчих юм бол би яг бодит эрсдэл гаргана. Гэхдээ энэ дээр нэг маш том дутагдал юу байдаг вэ гэхээр демо арилжаа 1000 жил хийгээд ч сэтгэл зүй ерөөсөө тогтсохгүй. Тэр сэтгэл зүй яаж тогтдог вэ гэхээр нөгөө бодит дансан дээр арилжж ээж л тогтно. Одоо нэг тиймэрхүү постууд харж ирсэн үү? Демо дээр халаад байна. Демо дээр өстө TDX хийлээ, 10X хийлээ. Демогийн сайтанд тий. Демогийн сайтаа. Лайв дээр байхгүй байгаад байдаг. Тий. Тэгээ яагаад? Чарт өөр хөдлөөд байгаа юм уу? Аль эсвэл тэр демогийн лот эсвэл спред нь өөр байгаад байгаа юм уу? Үгүй шүү дээ, тийм биз дээ. Бүгд адилхан шүү дээ. Бүгд л адилхан. Демо лайв 2 спред адилхан л байгаа. Хөдөлгөөн нь адилхан л байгаа. Юу болохгүй байх вэ гэхээр өөрөө боيو нөө өөрийн чинь сэтгэл зүйн болохгүй байхгүй. Мөнгөтэй харьцаа нэмэгдээд ирж байгаа шүү дээ. Яг ингээд энэ мөнгө чинь жинхэнэ шүү гэдэг ийм жижигхэн бодлын оч үсрэхэд тархин дотор ингээд түүмэр асан шүү дээ. Уялдаа тал да. Яг нөгөө тэдэн дөрөөр хасахтаа боллоор ингээд ийм авах гэсэн юм авах гэсэн. Нэмэгдээ болоод ингээд энэгөөс тийм авах юм байна гэдэг чинь тий. $30 хасах $30 гэж 100 гаруй мянга төгрөг. Тий. Хүнс авчих мөнгө. Тий. Нөгөө одоо ихэнх хүмүүс бас нэг ингэж ярьдаг. Саяныхаас ингээ эсрэг байр суурьтай байгаад байгаа шүү дээ. За демо дээр угаасаа тэгэл сэтгэл зүй сурахгүй юм л анханасаа жинхэнэ мөнгөөр эхэлчихээ л да. Гэдэг бас хүмүүс байгаад байгаа шүү дээ. Анханасаа шууд чи жинхэнэ мөнгөнд эхэллээ. 10 байна 20 байна. Тийм тэгвэл нэг $50 дараал тэгэл лото мэдхгүй ямар ч ойлголтгүй дараал үзэхгүй юу. Тэгээд яах нь харахгүй. Ялангуяа алт эсвэл US 30 дээр те. Лондон, Нью-Йоркийн давхцал дээр те. Ороод нэг дараад үзэхгүй. Лот мот нь юу гэдгийг мэдэхгүй те. Зүгээр л нэг юм хідэ оронтой тоо байж идэг ингээл дараад үзэхгүй юу. Тэгээ яах нь. Тэгээ бэлбэр. Яах нь надад хэлээрээ. Ер нь бол демо дээр бол огт хэрэггүй бол биш л те. Зөвхөн сэтгэл зүйн талдаа хэрэггүй. Цаашдаа бол хэрэггүй л хэрэггүй болно л гэсэн үг. Яг ингээ өдөр болгон нухдаг байх юм бол 1-2 сарын дараа демо данс бол хэрэггүй болчихно. Ягаад вэ гэхээр демо дээр зөвхөн техникийн мэдлэгээ олж авдаг. Лот хэрхэн тааруулах вэ? Арилж байгаа хэрхэн удирдах вэ? Stop loss TP-гээ яах вэ? Тэ хідэн лотороор хідэн stop loss тавьж яхад тэр нь хасах хэдтэй болохоор байна. Тэ риск менежментээ бас тэнцэнээсээ ингэж дадлах хийж авах нь шүү дээ. Тиймэрхүү техникийн мэдлгүүдээ сураад авчих. Тэд нарыг сураад авчихсан бол түүнээс цааш демо данс чинь ямар ч хэрэггүй л гэсэн үг. За тэнгууд жинхэнэ дансан дээр за ер нь бол ингэж яриа. Хүнд алдагдал хэрэгтэй юу? Хэрэгтэй. За яагаад хэрэгтэй гэж? Тэр чинь одоо юу гэдэг юм те нөө бөхчүүд хэлдэг штэ. Давж сурахаас өмнө унж сур гэд. За тий. Тий. Ер нь бол ингэдэг анх нэг хальтгаан ойлголт овчаад тэгээ шууд лайваар эхлээд тэгээд ингээд азан таарад гоё мэдрэмжтэй байгаад ашигтай болоод эхэлсэн хүмүүс за $100 оруулаад тэр нэг 1000 болгоцсон бүр
5,000 болгосон хүн ч гэсэн байдаг. Надтай таарч байсан. Тэгээ тэр хүмүүс яадаг вэ гэхээр нэг өдрийн дотор бүгднгийн байхгүй болгодог байхгүй. Нэг өдрийн дотор бүгднгийн байхгүй болгоод нь штэ. Тий. Тэгээд эхлэхээр чинь тэр хүмүүс нөгөө техникийн мэдлэг гэдэг юм байхгүй болцсон байгаа зү. Тий. Тэгэхээр нөгөө анханасаа юу байна маань гэдэг чинь жоохон утлал болчихж байгаа. Тэг алдагдлаасаа сурж гэнэ гэдэг юм явж байгаа тий. Суралцж гэнэ үү? Сурахгүй байна уу? Тэг алдаал байдаг бас хүмүүс байгаа да. Алдаал яваал гэдэг тий. Тоохгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг бас юу гэж зөвлөх вэ? Юу ч гэмээр юм дээ. Тэр ингээд алдаад дахиж алдаад тэгсэн мөртлөө ингээд ерөөсөө ийм өөрчлөлт хийхгүй байгаа дээ штэ. Нэг үйлдэлийг олон дахин давтаад өөр үр дүн хүлээн гэдэг чинь мунхгийн үйлдэл хийх зүйл штэ. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө алдаанаасаа суралцахгүй байгаа хүн бол тэр хүн бол арилжаагаар ашиг хий гэж биш, арилжаа хийхдээ зүгээр л арилжаа хий. Арилжаанд орж байгаа тэр мэдрэмжээсээ ямар нэгэн таашаал ч юм уу тий. Нэг адреналин, допамин тий. За ингээ бусад нэг тиймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Би тэр үнийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай удахгүй хийж байгаа семинар дээр бол сайхан яригдчихна. Мэргэжлийн үн тайлбарлаад. Тийм мэргэжлийн үн тайлбарлаад өгч. Би арилжаа талаас тайлбарлаад өгч. Тэр зүйлдээ донтоод байгаа юм. Арилжаанаасаа ерөөсөө юм сурдаггүй хүн бол тэр мэдрэмжэндээ донтоод байгаа. Зөв зөв. Тийм тэрнээс биш нөгөө арилжаагаараа мөнгө олъё гэдэг тий баланс нь өсөж байгаа ч юм уу эсвэл withdraw хийж байгаа тэр мэдрэмжээс биш. Тийм учраас арилжаа чин хүн бол алдаж сурах хэрэгтэй. Алдах болгондоо тэнцэнээсээ юу сурваа гэдгээ тэмдэглээд тэгээд алдаад тэр алдаагаа дахиж давтахгүй байх дээр анхаарлаа хандуул хэрэгтэй. Огт алдахгүй болвол юм сурахгүй шүү дээ. Угаасаа. Миний хувьд ер нь подкаст болгон дээр нэг саяны яг ярьсанчлан нэг асуулт оруулах гэдэг. Тэр давтамжтай татаа авалтыг хийдэг. Би хувьдаа бол ингэж боддог. Брокеринг байна уу? Эсвэл бол арилжааны дансанд байгаа мөнгө карманд ороогүй бол тэр бол яг жинхэнэ ашиг гэж бол хэлэхэд хэцүү гэж хувьдаа боддог. Яг карман татаад авч яваад банкнд ороод ирсэн болсон юм тий. Тэнгүүд энэ дээр бас юу гэж бодож байна. За дээр нэмээд одоо давтамж нь хэр одоо 7 хоног болгоныг татаа авалт хийж гинүү яаж юу хийдэг вэ гэвэл миний хувьд бол нэг данснасаа бол 7 хоног болгон татаж авдаг. 7 хоногийн маркет хаагдаад хагасаа өдөр татаж авдаг. Нөгөө данснасаа би бол за байдлаасаа л болно. Сардаа нэг юм уу эсвэл 2 сардаа нэг бол татаж авдаг. Тэр нь бол татаа авалтыг бол тогтмол хийдэг. Ягаад гэвэл би тэр одоо арилжаад ашиг хийгээд тэр чинь миний одоо өнгөрсөн хэдэн жил өнгөрсөн 8 жилийн ур чадвар явж байгаа штэ. Ур чадвар хичээл зүтгэл явж байгаа. Тэрнийхээ үр шимийг яг ингээ гартаа мэдрээд тэг ингээд өөртөө болон гэр бүлдээ зарцуулаад тэгж тэрнээсээ кайф авдаг. Тэгэхгүй бол би ингээ ямар юугаа хийгээд яах юуны тулд арилжаа хийх гэдэг. Тийм биз дээ. Өсгөөлөд хадгалаа. Өсгөөлөд. Тэгэл би маргааш мэдгүй ямар нэгэн золгүй явдал тохиолдох юм бол яг хөө миний хүүхдэд бол үлтгэл байх. Тийм хөдлөөс яв. Тийм учраас ерөнхийдөө бол мөнгийг олох гэж бид нар ажил хийж байгаа ч гэсэн мөнгөний цаана нь бол тэ нөгөө нэг аз жаргал үнэт зүйл тийм хэрэгтэй зүйлтэй. Зориулах тэр эрх чөлөөг нь өгж байгаа төлхөр нь бол мөнгө болж байгаа шүү дээ. Тий. За тэнгууд одоо хоёлаа нөгөө нэг анхан шатаа л ярьсан тий. Ингээд ингэж хэлсэн ийм хүндрэлтэй асуудал байсан. За дараа нь дунд шат руу одоо одоо арилжааны замлаа ингээд ярив техник шат дунд шат. За тэгээд сүүлд нь нөгөө одоо ашигтай болж гэсэн үг тий. За дунд шат руугаа буцаа хэл. За тий. Анханасаа яагаад дунд руу орсон бэ? Юу өөрчлөгдсөн бэ? Анхан шатнаас явж байгаад дунд шат руу орсон юм нь гэх юм бол юу хэмдэ. Нэгдүгээрт арилжаанд бууж өгсөн гэх юм уу та. Зөрүүдлэхэ болцсон. Нэг л одоо нэг юм хайгаад байдаг. Нэг юм үлгэрийн юм хайгаад байдаг. Тэгээ ганц ивэрт ч юм уу тий. Эсвэл нөгөө солонгоны төгсгөлийг барьж авах гээд хайгаад байгаа юм шиг янз бүрийн стратеги хайгаад байдаг. Нөгөө Holy Grail гэдэг. Өө Holy Grail тий. Тим юм ингээд хайгаад байдаг. Тэгээд би ингээд судлал эхнээс нь судлаал яваад бүгднийг ингээд судлаал яваал. Туршиж үзээл судлаал. Тэг тэгчээсэн чинь нэг өдөр надад судлах юм болцсон. Бүгднийг ингээд судалсан. Дунд нь ингээд хойлж солиул дахиад ийм өөр комбинашн бол гарч ирэх л байсан баг.
Тэгээд яагаад ингээд ийм олон юм байгаад чи ерөөсөө ингээд юу яахгүй байгаа юм бэ? Би сайжирч чадахгүй байгаа юм бэ гэж бодсон. Тэгж жагаад нэг ном уншсан. Бадрах ах гэдэг. За. Тэр хүн бол ингээд нөгөө банкны систем, Монголд анх банк орж ирж байхад л яг тэр замлаар замдсан хүн баггүй юу? Одоо тэр зам одоо арилж байгаа. Арилжаа болон санхүү тий мөнгөний урсгал тэр хүн өөрөө арилжаа хийдэг. Бид нарыг юу арилжаа байтугай мэдгүй байхад тэр хүн хийгээд эхэлсэн юм баггүй юу? Ийм олон жилийн түүхтэй хүнийг номонд уншихад тэрний 50% нь сэтгэл зүйн талаар байсан. Арилжны арга бол шүү. Арга барил биш. Яг хөө мэдээж одоо өөрийнх нь ашигладаг зүйлсүүд болон лото одоо тренд гэл тиймэрхүү зүйлсүүд байсан. Гэхдээ номны эхний 50% шүү дээ. Бүр эхний 50% сэтгэл зүйн талаар ярьсан байсан. Тэгээд би тухайн үедээ яг сэтгэл зүйн талаар ингээ уншаа явж байхдаа үнэндээ бол уйдсан. Тэр номыг уншихдаа эхний уншилтан дээр би амар уйдсан байхгүй. Арилжаа заах гэж нөө нэг арга барил нь одоо хизээ гарч ирэх гээд байгаа юм бол доо. Гол нь тэр нь л байгаа. Тий ингээл яваал гэдэг ингээл гэхдээ уншаал байгаа юм л та. Аргагүй шүү дээ тэр чинь ингээ $100 авсан байхгүй тухайн үедээ. Оо тийм. Тий нөгөө нэг цалингийн орлоготой нөхөр $100 чинь амар хүнд тусч байгаа юм чаа. Тэгэл өөртөө амар том хөрөнгө оруулалт хийчлээ гээд $100 авцсан. Тэг ингээд хайран санагдаад шүү дээ. Арга л байхгүй л. Тэг ингээд хайгаад байсан чи арга бол байхгүй. Тэгж жагаад яг 50% дээр нь ороод тэгэнгүүтлээ ингээд юу яагаад нөгөө нэг техникийн одоо ийм арга барил арай нэг техникийн тал руугаа ороод эхэллээ шүү дээ. Тэгэнгүүт за одоо л ашгүй нэг юм яг миний хүсээд исэн юм их заах гэж яг шүү гэнэ гэж бодоод за одоо энэ юу яасан юм чинь гоё эхлэх гэж байгаа юм чи би маргааш өглөө ийм сэргэг толгойтой энийг нь уншиж эхэлнэ гэж бодоод номоо хаагаад ингээд тавьсан чинь одоо гарчгийн нэрээ санахгүй байна. Нууц гэж байхгүй лөө. Тий. Бадрахын угаасаа ийм нөгөө YouTube дээр ч ихсэн цуврал оруулж ирсэн. Нууц гэж байхгүй. Тэрүүнийг нь харчаад тэгээд орондоо ороод твцсэн. Гэтэ тэр үг нь ерөөсөө юунаас санаанаас гарахгүй байгаа л байсан. Тэгээ ингээд унтахтаа бодож унтаад сэрэхтэй бодож ирж байгаа байхгүй. За. Тэнгүүтлээ бас жирэнгүүтлээ жоохон бас зөрүүдээ үргэлжлүүлээд уншаа начиж байгаа юм шин. Тэгээ 50%-аас. Тэгээ ингээ уншаад байсан чи бас л миний мэддэг юмнуудыг л бичсэн. Яг техникийн тал дээр. Тэнгүүт нь нөө гарч ирэх чинь дахиад орж ирж байгаа. Нууц гэж байхгүй. Эн чинь нууц нь тэр зүгээр л номны эхний 50% байсан биз дээ. Нууц нь сэтгэл зүйл байсан байна. Нууц нь би өөрөө байсан байна. Тий. Тэр ер нь бол намайг яг ийм дунд чат руу оруулах түлхцийг өгсөн гэх юм да. Тэрнээс хойш бол өөрөө өөртөө ажиллаж эхэлсэн. Өөрөө бусад стратегтэй ажиллахаас илүү өөртөө ажиллаад стратегийг туслахаа болгож авсан гэх юм да. Нөгөө кунфу панда дээр байдаг шүү дээ. Ноот содар гэх. Нэгээд харсч өөрөө ингээд гарч хайцсан гэдэг. Яг тэр мем ч одоо ингээд арилжааны юм дээр бүр ингээд яг гоё харуулж байгаа. За дунд үед нөлөөсөн тэгвэл тэр ном болон номноос орсон зүйлс байсан юм байна. Дараагийн шатанд ашигтай болсон үе шат. Яг юу өөрчилсөн бэ? Тий, тэгэд ерөнхийдөө бол яг намайг ингээд ийм юу хийндэ балчир ингээд юугаач мэдгүй угаасаа яг тэр замлаар явсан бол хизээж ашигтандаа орхооргүй байсан нөхрийг дунд шат руу н оруулж байгаа зүйл бол сэтгэл зүй гэж ярьж байгаа шүү дээ. Тийм учраас тэрэн дээр одоо аз болж сүүлийн үед хүмүүс айгүй их анхаарлаа хандуулдаг болчих. Гэхдээ жоохон нэг бол буруу тишээгээ аль эсвэл яг асуудлын голоо мэдээд байгаа ч ихсэн хэрхэн яаж засхаа бол мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Тэрүүнийг тэгээ цаг хугацааны ирэхээр бол засагдахын хувьд бол засагдана. Гэхдээ хэдэн жил болохыг бол би мэдэхгүй шүү дээ. Тэрүүнийг ойлгохын тулд тэрийг засахын тулд би чинь 4 жил зарцуулсан. Хайрын 4 жил шүү дээ. Тий. Тэхгүй тулд бас би ч гэсэн сүүлийн үед өөрийнхөө сурагчдаа ч гэсэн бас дээрэс нь арилжаа сонирхож байгаа хүмүүст ч гэсэн яг тэр тал руугаа илүү анхаарлаа хандуулаасай гэж хүссэндээ бас нөгөө семинараа хийх гэж байгаа. Тийм. Тэр семинар дээр бас яг л тэр сэтгэл зүйн талаар ярилна. Гэхдээ ярихдаа семинар гэхээсээ илүү арай өөр юу гэх юм бэ? Hang out те. Ингээ уулзалт. Ерөнхийдөө бол event гэж ярьчвал хамаагүй зүгээр баг. Тэрэн дээр бол хэдүүлээ гоё чөлөөтэй байж болно. Ярилцсан, хамтдаа тоглоом тоглоно.
би зүгээр урд нь гарч ирээл баахан хүмүүс цуглуулаад суулгаж байгаа л залхтал нь ярьж байгаа л тараадаг тийм зүйл биш. Гоё юм interaction Чөлөөтэй гэж. чөлөөтэй хинж хурж ирээд надтай юм ярьж болохоор ч юм уу те тоглоомд хинж оролцож болохоор шагнал аавна бас. Тэгээд дээрэс нь биетэй шагнал авдггүй маа гэхэд ядаж арилжааных сэтгэл зүг удирдах чадварыг тэнчэнээс ойлгож аваад гарах Боломжтой. тийм боломжтой. Тэр үнийг бол би айгу зорж ажиллаж байгаа энэ жилийн бас нэлээд том зорилтуудын маань нэг. За тэгэхээр хүмүүс хэрвээ сэтгэл зүйн талаар саний тэр нөгөө нэг номыг дэлгэрүүлээд бүр практик болгоод таа тэгж үгтэй. Тийм шүү дээ. За семинар дээрх юм байна те. Тийм хэрвээ яг юм онлоо практик болгоод асуудлын голоо олж аваад яаж засахаа мэдээ гэх юм бол Хүрээд ирээрэй гэж. хүрээд ирээрээ. Дараагийн одоо дунд шатнаас ашиглалтгүй орсон үе. Яг юу нөлөөлсөн бэ? Яг нэг өөрийн гэсэн юмтай болоод авсан гэх юм уу та. Өмнө нь бол дунд шатандаа бол яг өөрийн гэсэн юмтай болох гээд явж байсан байхгүй. Эхлээд сэтгэл зүгөө ойлгочихсон. Тэгээ сэтгэл зүйнээсээ би за нэг өөрийн гэсэн юмтай болох юм байна. Нийш тийшээгээ ингээл үсрээл яваад байж болохгүй юм байна гэл. Хисээл яваад байж. Тийм үү? Юу юм бэ? Бадарч царайлал ингээл яваад байж болохгүй. Нэг газар Нэг арга барилаас нэг нэг арга барил өдрөөсөө. тий. Гээл нэг яах гээд байгаа нь мэддэхгүй тий. Олон ааштай хүн шиг. Тэгхгүйгээр би нэг юмыг барьж аваад тэр юмыгаа өөрөө өөртөө тохируулаад өөр юм болгож аваад тэгээ явбал их зүгээр гэж бодоод явж исэн. Тэгээд дунд чат маань ерөнхийдөө бол тэгэж явж байгаа. Одоо миний Facebook бол Instagram-ыг мэддэг бол wave counter гэж байгаа шүү дээ. Тий. Тий. Тэр чинь бол ерөнхийдөө бол нөгөө Elliott wave-ийг ашигладаг байсан. Elliott wave-ийг ашиглаад нэлээд ашигтай болсон би Elliott wave-ийн стратегийн хувьд бол муу гэж хэлэхгүй. Гэтээ сайн гэж хэлэхгүй. Ингээ уул нөгөө нэг юу гэдэг чи тий. Салсны зөхнө муулж байгаа юм шиг айгу муухай сонсогдож магадгүй. Тий. Гэтээ Elliott wave бол анх ингээ сураад ингээ явж байхад толгой эргүүс амар олон юмтай. Дүрм журамтай. Тэгээ паттернууд чи ингээл 2-3-аараа нийлэнгүүтлээ дахиж гарч ирсэнгүүтлээ дахиад ингэж нийлж мэлээ. Жохон хэцүү нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол Elliott wave-ийг хүмүүс өөрөөр тоолж болно. Тий яг. Өөрөөр. Жишээ нь би нэг давалгаг 1-ээс 3 хүртэл явцсан байна гэж бодож яхад нэг хүн нэг дуусаад одоо юу яаж ийн ч юм уу. Хоёр дотроо явж ийн ч юм уу тий. Яг нөгөө нэг түрүүний зүйлс рүү орж байгаа. Хүмүүс харах зүгээр болчих жоох. Хоёрдугаар давалгааныхаа дотор би давалгаа дотор явж ийн ч юм уу тий. Тэр тал дээр жоохон асуудалтай болчдөг. Тий. Тим үднээс сүүлийн үед одоо бол нөгөө нэг юм 3 дахь шатандаа орцсон гэж өөрийгөө бас дүгнээд байгаа. Сүүлийн үед аль болох simple байлгая гэж бодож байгаа. За. Бүр маш энгийн л байлгая. Бүр ингээд одоо юу гэдэг чи одоо би охинтой нэр арилжаа зааж байгаа. За. 7 настай охинтой. Одоо 1-р анги төгсгөө явж байгаа охинтой арилжаа заагаад явж байгаа. Тэр охин маань тэр 1-р анги гэдэг тэр одоо хичээлийн дарамтнаас гадна арилжаа гэдэг зүйлийг сураад өөрт нь тэгж их ачаал өгөхгүйгээр байлгах хэмжээний тийм стратеги байвал зүгээр санагддаг. Ямар ч ойлгочоор. Тийм ямар ч хүн ойлгочоор. Хин ч ихсэн ингээд хангалттай мэдлэг мэдээллийг нөгөөд хангалттай цаг хугацааг нөгчих юм бол хин ч ихсэн ойлгочоор. Тиймэрхүү стратеги дээр одоо бол төвлөрч ажиллаж байгаа. Тэр нь ч хамаагүй дээр санагдсан. Яг үнийг хэлэхэд бол Elliott wave-ээр арилжалгүйгээр баг жил гарan болж гэнэ үү? Жил хагас болж гэнэ үү? Яг л тэр стратегиээр арилжаал явж байгаа. Зөв. Ер нь бол 5 минут суур мэдлэгээ олоод авсан хүнд 5 минут тайлбарлаж болохоор стратеги. Зөв. Маш амар болгоцол гэсэн үг. Тийм ер нь бол маш амархан болгоцсон. Би саяхан хэлсэн шүү дээ. Хэрвээ Лондон нэгтгэхэд зүгээр нүдэ анж агаад бай эсвэл сэл ороход ашигтай байдгаа гэд хэлсэн тийм ээ. За тэгвэл тэр чинь ингээд ашигтай биш ээ. Break even, багада break even байдаг тийм. Урт хугацаанд. Хэрвээ тийм юм бол жоохон ашигтай болгох тал дээр жижигхэн л юм нэмчихээ л та. Тэрэнд бол нэг тийм их зүйл хэрэггүй шүү дээ. Маш олон confirmation, маш олон юм хэрэггүй зүгээр жижигхэн л юм нэмчихээ. Тэгээд ашигтай болгочих болох юм чинь.
тэр жижиг нэмэх гэж байгаа юм маань маш симпл байх болох юм байна. За надад болохоор нэг ийм асуулт үзэгчдээс ирсэн байхгүй. Энэ бол байнга ирдэг юм семинарууд ирж байсан. Монголчуудын амжиргааны түвшин яг $100-оор цэнэглээд арилжах хүмүүс л юм ихэнх нь байгаа гэж байна. За тэрнээс дээшээ цэнэглэх хүмүүс байгаа үгүйсэхгүй. Тийм олон биш байх. Эсвэл бол одоо яг тохиромжтой болох нь $100 гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд ингэж байгаа. $100-оор яг ашиг олоод амьдралаа залгуулахад хэцүү байна. Эн чинь юу н худлаам шүү. $100 оронд би ингээд $10,000 байж ижил ашиг хийвэл амьдрах юм шүү. Тэгээ $100 ч би хэдэн төгрөг өдөрт яах юм. Дансын 1% эрсдүүлдэг дүрэн байгаа. Тэгээ 1% эрсдүүлээд би $3 олох юм уу? $3 өдөрт яах вэ? Энд дээр одоо ямар Габриэлийн харах онцог ямар? Яг хүн болгон тэгж хэлдэг л тийм. Тэ 1% эрсдүүл 2%-аас битгий их гарга марга. Гэхдээ Forex арилжаач өөр маш гоё эрх чөлөөтэй бөгөөд маш шудраг бизнес байхгүй юу? Маш эрх чөлөөтэй, маш шудраг. За шудрагын төр орхичээ. За эрх чөлөөн дээр нь одоо жоохон анхаарлаа хандуулчих тий. Яагаад эрх чөлөөтэй гэвэл яасан ч яад юм бэ? Яаж ч хийвэл яаж ч хийж болно шүү дээ. Яг хоо ихэнх хүмүүс бол 2%-ыг эрсдэлд оруулмаар бол гэлт хийдэг л дээ. тий. Гэхдээ магадгүй өдөрт $30-оор цэнэглээд За 100% эрсдэлд оруулаад 7 хоногт 3 хоногт нь тэрүүнийгээ даабалтчихдаг. Өөрөөр хэлбэл 100% эрсдүүлэл 2 араар арилжаанд орчлоо гэсэн үг шүү дээ. тэгээ $60. $60. 3 хоногт нь $60. Инхээр хэд вэ? $180. 2 хоногт нь шатдаг байл. Угаасаа шатна. Тэр данс бол. За тэгвэл 2 хоногт нь шатахаар хэд вэ? Хасах 60. Зөрүү нь хэд вэ? Нэмэх 120. Тийм байна. Тэгэл явчих л та 100%. Ихэндээ бол яг мэдээж нэмэлт орлого хэрэгтэй. Яг тиймэрхүү байдлаар байвал гэвэл. Талыг нь татаж аваад эсвэл бүгднийг татаж аваад ч юм уу те цуглуулж агаад дараа 7 хоногоос өдөртөө $40 байж болно шүү дээ. Арай хэсэг. Арай их. Жохон их. Нэг их биш. Аль эсвэл жохон араараа нэмчихъя л да. Жохон стратеги дээр ингэж жохон ажиллаж агаад 1.1 юутай явчих л да. 2 араартай байж байгаа 2.5 ч юм уу 3 араартай явчих л да. За тэгвэл 3 араартай нөхөрчөд 7 хоногт 2 удаа ТП явлаа. Үлдсэн 3-т нь стоп лосс зохиоллоо. Тэгсэн ч гэсэн ашигтай шүү дээ. Ер нь бол тийм. Тийм, тэгээ явчих болно. За аль эсвэл худлаа л та тэр $100-ыг баг багаар мэрнэ гэдэг бол худлаа л та. $100-ыг өдөртөө 10% их өсгөнө. За Аль эсвэл болгоно. тий. Аль эсвэл 5% 5%-ийн drawdown дээр лимит тогтооно. Өөрөөр хэлбэл $5 алдах юм бол би зогсдог. арилж байгаа зогсооно. Эсвэл 10% авах юм бол бас арилж байгаа зогсооно. Ингээд бас л адилхан нөгөө мөнгөний менежмент дээр араар өгчөж байгаа байхгүй. За. Тэгээ ингээд яваад байж болно шүү дээ. Гэхдээ яг 0.1 0.1-ээр орлоо гэхэд тэр чинь 50 пип. Алтан дээр орох юм бол тэгэл ганц ингээд савуулаад байх болчихно л та. Өөр хашны ослол дээр орлоо. Euro USD дээр орлоо. Эсвэл аккаунт type өөрчлөлт, micro аккаунтын дээр орлоо. Ингээд ерөнхийдөө бол боломжууд зөндөө олон байдаг. Яг хайвал. Тэгээ хүмүүс ерөнхийдөө бол миний анзаарсан нь тийм байдгийг шүү гэж хэлэхгүй л бол боломжоо олж хардаггүй юм шиг санагдав. Эсвэл тийм байх шүү гэж хэлээд ч хажууд нь үлгэрлээд харуулахгүй бол хийхгүй байх гэдэг. Одоо жишээ нь миний Discord-н дээр ч тэр XML платформ дээр ч тэр хангалттай мэдээлэл болон мэдлгүүд байгаа шүү дээ. Тийм ээ? Сайн хол ер нь бүгд баг. Тийм бүгдээр л байж л бүх мэдээллүүд байж байгаа. Ухвал шүү дээ. Сайн ухвал гэдэг үг чинь амар main point болоод байгаа байхгүй. Ухгүй байгаад. Ийм байдгийг шүү гэж хэлж өгч ийж тэр үнийг сонссон хүмүүсийн 50% нь л яг тэрийг ухаж эхэлж шүү дээ. Тий. 50%-аас нь үлдсэн одоо 25% нь яг ойлгож аваад нь шүү дээ юм. Яг ямар нэг юм аваад байгаа байхгүй. Дэндүү залах уу гэж бодож байна. Юу гэж бодож байна? Мэдгүй. Ийм юу юм шиг санагдаад. Бэлэнчлэх сэтгэлгээ юм болов уу? Аль эсвэл нөгөө алдаа гарахаас айх юм болов уу? Эсвэл нэг юм тиймэрхүү зүйл цаг заваа зарцуулж яснаас илүү ингээ баталгаатай тий хийх юм бол мөнгө нь ингээ боддоор шууд ороод ирчдэг. Тийм зүйлдээ илүү цагаа зарцуулах сонирхолтой байд юм болов уу гэж боддог.
арилжаан дээр ингээд юу гэдэг чи мөнгө, санхүү, өөрийнхөө хүчин чармайлт те сэтгэл зүгээ ингээд дайчлаад, золиослоод гаргаад байдаг. Буцаагаад юм ах уугүй юу гэдэг нь баталгаатай буусан. Тий. Яг өөртөө итгээд би заавал чадна гэд. Тэрнийхээ дагуу ингээд яваад их юм бол чадна. Гэхдээ хүмүүс өөртөө итгэхгүй ийм баталгаатай юм байвал хамаагүй зүг шивчгсэн байгаад байдаг баг. Тиймдээ ч угаасаа ерөнхийдөө бол зөвхөн арилжаач гэхгүй. Тиймдээ ч бизнес эрхэлж байгаа хүмүүсээс илүү цалинтай хүмүүс нь илүү олон байдаг. Тогтмол ажил. Тогтмол ажил орлоготой. Тиймдээ ч магадгүй хийснээрээ цалин өгнө гэж хэлсэн тий ажил олгогч дээр хүмүүс анкета өгснөөсөө илүүтэйгээр сарын цагийн цалин гэсэн хүмүүс дээр анкета өгөх нь илүү олон байдаг баг. За ер нь хоёулагийн ярилцах сэдэв маань өнөөдрийн подкаст маань дуус тал руу орж байна. За миний асуух ер нь асуултуудын дундаас за Габриэл бусад арилжаачтаас ялгарх зүйл тал дээр ботос хөгжүүлдэг. Бот хөгжүүлж байгаа. Тий. Хөгжүүлж байгаа. Тий хөгжүүлсээр байгаа. Хөгжүүлсээр ба. Тэр одоо энэ дуусахгүй юм шүү дээ. Тэгэл байнга сургана шүү дээ, тий. Ямар ч байсан нэг хоёрыг бол гаргачихсан байгаа. Тэр хоёр бол одоо түүнээс цаашаага хандахгүй байх. Тэр нэр нэмээч хэрэггүй. Тий. Одоо тэгээд дахиад өөр зүйл дээр ажиллаж байгаа. Одоо ингээд AI гэдэг зүйл маш хүчтэй орж иж тээ. Залуучууд маш их бот AI гэдэг зүйлээр төвлөрж байна л да. Тэнгүүд бот гэдэг зүйл ер нь уламжлалт арилжаачтайг ер нь орлох гэж байхгүй. Бот нь тэр 100% орлоно гэж бол байхгүй. Би бол ботыг зүгээр юу гэдэг чи туслахаа гэж хүлээж байна. Намайг орлогч ч юм, туслагч юм. Эсвэл хаяа залхуурсан үедээ миний ажлыг өмнөөс хийж өгдөг. Одоо миний гаргачихсан байгаа хоёр ботны нэг нь яг тийм. Яг миний нөгөө хэлээд байгаа нөгөө simple байлгая, simple стратеги гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрэндээ заагаад өгчихсөн ботондоо. Одоо тэр нь маань buy side уу sell side уу гэдгийг над миний өмнөөс олон цаг ихтэр юу яагаад гаргаад өгчдөг. Анализ хийгээд өгчдөг. Гэхдээ шийдвэр ихийн гаргах уу? Би л гаргах. Зөв. Нэг нь бол тийм. За. Нөгөөх нь болохоор 100% би даасан. Гэхдээ эхний арилжааг бол арилжаач өөрөө хийдэг. Түүнээс цаашаага ингээд арилжааг удирдаад ингээд аваа явдаг. Тэгээд ирэхээр би бол ботонд 100% удирдлагыг өгөхийн эсрэг байдаг. 100% мэй гэдэг тэгээд өгөх тал дээр бол эсрэг байдаг. Гэхдээ бот бол бүр ингээд хэрэггүй хог гэвэл үгүй. Маш хэрэгтэй багаж хэрэгсэл. Зөв. Мужааны багаж шиг л гэсэн үг байхгүй юу? Тэ? Алах бол хэрэгтэй гэхдээ хүн байж ижил хэрэгтэй шүү дээ. Өөрөөсөө юм хадаа явуу гэж дээ. Тий. Мужаан байж ижил алах нь хэрэг болно шүү дээ. Тэрнтэй адилхан. Түүл энэ бол хэрэглээ. Та нарын зарц эсвэл та нарын одоо юу гэдэг чинь туслах. Тийм л байдалтай. Тэрнээс биш та нарын бүр яг юм 100% орлогч эсвэл нэг тийм sugar daddy шиг юм биш байхгүй. Байнга мөнгө өгч илээд тий. Байнга мөнгө үйлдвэрлэж идэг тийм зүйл бол биш гэж хүлээж авдаг. Яг хөө ирээдүйд үнэхээр quantum computer-ийн тэр үнэхээр сайжраад тий. Модулууд ингээд бүхэл бүтэн ингээд хэдэн 10 жилийн мэдээлэл дээр ингээд асуудалгүй ажилладаг. Тэр нь бүр ингээд тикийн наривчлалтайгаар юу хийгээд анализ хийгээд тэгдэг болчихыг бас үгүйсэхгүй. Одоогийн байдлаар бол би бол 100% удирдлагыг бол ботод өгч чадахгүй л. Ботыг хөгжүүлэхэд хэцүү юу? Хэцүү гэвэл хэцүү. Тийм бас амар яаш уус төр чиг хариулаад байдаг. Бүр хийм яриад байдаг. Ер нь бол бот хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллүүдээ мэддэг ерөнхий логик ойлгоцсон байхад бол амархаа. Тийм. Гэхдээ тэрүүнийг мэдэж авахын тулд ялтчаарахгүй туршлага гэдэг юм хэрэг байна. Зөвхөн онлайн мэдээлэл хангалтгүй. Зөв. Баггүй. Ягаад вэ гэх юм бол хамгийн наад зах нь бот боловсруулад тэрнийг бактест хийнэ. Тэрэг бол MT5, MT4 аль нь бактест хийгээд өгчнө. Тэглээ инглээ гэдэг мэдээллийг нь гаргаад өгчнө. Гэхдээ бодит амьдрал дээр өөр ажилладаг. Өөр ажиллах тохиолдол байдаг. Тэрэн дээр 100% юу яадаг. Ягаад вэ гэх юм бол тэр нэг тикний мэдээлэл гэж байгаа. Тэрнийг хамгийн дээд нь 99.9% наривчлалтай гаргадаг. Тэр 0.1% үлдэгдэл маань дараа нь алдаа гарах. Завсар. Тийм, алдаа гарахад нөлөөлдөг. За тэгвэл бодит яг хөдөлж байгаа дансан дээр
чартн дээр бид нар турших хэрэгтэй юм байна. Аа. Гэхдээ тэр үнийг бас демо дээр туршиж болохгүй. За. Яагаад вэ гэхээр демогийн мэдээлэл болон лайвын мэдээлэл хоёр яг адилхан байдаг ч гэсэн хөдөлгөөний тикийн наривчлал хаяа зөрөх тохиолдол байдаг. Яагаад вэ гэх юм бол лайв аккаунтны тикний хөдөлгөөн 10 хөдөлж яхад зарим тохиолдолд демо аккаунтны тикний хөдөлгөөн 7 хөдөлгөх, 8 хөдөлгөх тохиолдол байдаг. Тийш тоош. Тэр жижигхэн хөдөлгөөн бол яг зүгээр уламжлалт аргаар арилжаа хийж байгаа хүний хувьд бол зүгээр хүлээлт шүү дээ. Гэхдээ ботны хувьд тэр чинь мэдээлэл байхгүй. Тэгээд ирэхээр нэг жоохон зөрүү гардаг. Анх бот зүгээр ингээл хөгжүүлээл нэг санаа орж ирэл тий. Юу гэдэг чинь трендээ тодорхойлол трендийнхаа дагуу buy sell ингээл ордог бот бүтээчия гэдэг. Тэгээд тэр үнийгээ бактест хийгээд үтсэн чинь дайггүй болчихно. За тэгээд тэр үнийгээ за давхар ингээд демо дээр тавиад үзье. Бас болж дайггүй байх шүү. Лайв дээр оруулсан чинь нөгөөдг нь ашиггүй болчихно. Эсвэл брейк ивэнтэй болчихно. Эсвэл ингээ ашиг нь ингээ бүр ингээ юу гэдэг чинь бүтэн ингээ жил ажиллуулсан чинь нэг хөв. Тэгдэг. Тиймэрхүү зүйлсүүд гарч ирдэг. Энээс гадна өчнөө юм бол байгаа. Тэр үнийг яаж мэдэж авах вэ гэхээр нөгөө туршлагаараа л мэдэж авах. Габриэлийн үтэд бот нь бол ашигтай явж байгаа гэж байна. Дайггүй ашигтай. Нэг нь бол ерөнхийдөө бол миний өмнөөс анализ хийх л бот байгаа шүү дээ. Окей. Арилжаа хийхгүй гэсэн. Гэхдээ нөгөө автоматар stop loss TP бол тавьж өгнө. Нөгөөх нь бол ашигтай. Нөгөөхөн дээр нь бол мэдээж ботонд маань сул тал бол байгаа. Гэхдээ би тэр сул талыг мэддэг өөрөө. За манай Discord-гийн гишүүдэд хаяа ингээд амжилт үзүүлээд тэ идэвхтэй байгаад бусаддаа туслаад тэ ийм гоё идэвх санаачлаг гаргаж байгаа хүмүүстэй би тэр ботоо өгчдөг. Тэр тэргүй би тэр ботыг бол зарахгүй угаасаа. Гадагт маст ерөөсөө зарахгүй. Надад л байж. Гэхдээ Discord-ийн хүмүүс маань бас орж ирээд үнэхээр ингээ хичээл зүтгэлтэй ингээд мундаг тий. Discord-ийн хүмүүсээсээ ч би мөнгө авахгүй. Зүгээр мундаг хичээл зүтгэлтэй байх юм бол өгчдөг гэж өгчдөг. Тэр бол ашигтай байгаа. Гэхдээ нэг тийм юу гэдэг чи нөө нэг Holy Grail бол бас биш. Тий. Хүмүүстээ өгөхдөө ч гэсэн тэр дутагдлыг би хилээд өгчдөг. Дутагдлыг анхнаасаа мэдчих юм бол дутагдлаас нь зайлсхийх амархан шүү дээ. За одоо ингээд сүүлийн асуулт руугаар. Энэ болохоор бас айгүй сонирхолтой асуулт байна. Арилжааны одоо ашигтай байдал амжилт хаанаас үүсдэг юм бэ гэж байна л да. Энгийн байдлаас үүсэх үү? Одоо дисциплин буюу монголоор болохоор тууштай байдал. Эсвэл бол одоо зах зээл дээр өнгөрөөсөн арилжаа хийж өнгөрөөсөн цаг хугацаа нь алин гэж байна. Би бол цаг хугацааг бол огт үгүйсгэн. Яг цаг хугацаа шаардна. Нөхдүүд ингээд идэж. За би бол 10 жил арилжиж байна. Гингүүт хүмүүс 10 жил гэдэг чинь бас тий. 10 жил арилжиж гин гэдэг үргэлжлүүлээ мэдээлэл өгөхгүй байв. Би зүгээр 10 жил арилжиж гин гэдэг тэгээд орхичвол 10 жил алдагдaltaй арилжсан байх. Тийм үстэй. Бад болно. Тий. Гэтэл хажууд нь өнгөрсөн жилээ сурж ихэлсэн хүн тий. Яг гой бүр яг ингээд замаа олцсон тий. Орж ирэнгүүтлээ шууд техникийнхаа мэдлэгийг олж авангуутлал тэрнээс цаашаа сэтгэл зүй болон өөртөө тохирох стратеги олж аваад мөнгөний менежментийг хослуулад ингээд явцсан. 10 жил юугаа мэдгүй ингээд тэнцэн нөхрөөс бол хамаагүй ил байна. 1 жилийн дотор. Тэгэхээр чи нөгөө цаг хугацаа гэдэг зүйл чинь Эйнштейний хэлснээр харьцангуй болоо явчихж байгаа зү. За тэгвэл тэрийг Габриэлийн саяны асуултаас хаслаа. Одоо болохоор энгийн байдал болон төвчээртэй тий. Энэ хоёр аль нь вэ гэж. За одоо энэ хоёр үлдэж байгаа байхгүй юу? Ер нь бол нэг нэгээр хасаа явчих юм аа. Тий ингээ хасаа явчих. Дисциплин бол ялч аргагүй байх ёстой. Мотивац бол байж болохгүй. Дандаа мотивацтай байна гэж байхгүй шүү дээ. Тэ? Дандаа л өнөөдөр ч бол уран тасна солиор болно те. Сансар төөргөн. Өдөр болгон тийм байхгүй. Тийм байгаад ч хэрэггүй. Уран тасна гэж орж ирээд стоп лосс зохиулчих юм бол тэр их өндөр сэтгэл хөдлөлтөөс доошоо унахта улам л илүү өвдөх байхгүй юу? Сөрөг яах юм. Тийм сөрөг тийшээ явах нь илүү өндөр. Өндөр хэр өндөрт нээсэн түүнийхээ адилаар доошоо унах юм бол төдий чинь өвдөх л байхгүй юу? За. Тэхийн хоорондоо дисциплин гэдэг зүйлээ бариад авчих хэрэгтэй. За. Стоп лосс болсон ч, TP болсон ч тэр үнийг статистик гэж хүлээж авбал их зүгээр. Тууштай байдал те. Тийм, тууштай л ингээл яваад байна. Мотивац бол мотивацаараа эхлүүлчих. Мотивацаараа хөдөлгүүрээ асаачих. За.
цаашаага дисциплинээр аваа явчих. Тууштай байдлаараа аваа явчих. За тэгвэл simplicity буюу энгийн байдал орж ирж байна одоо. Энэ дээр ихтэй би хоёр талтай байдаг. Ингэдэг байхгүй юу? Одоо хоёлаа өмнө нь ярьсан шүү дээ. Хин нэгний стратеги өөр хүнд ажиллахгүй. Хүмүүсийн гаргадаг алдаа нь бас нэг тийм байж магадгүй. Хин нэгэн өөрийн стратегийг гаргаж аваад ч юм уу эсвэл өөр нэг ямар нэг стратегийг ингээд боловсруулад эзэмшээд өөрийн болгоод тэр үнийгээ сошиал дээр тавиад те. Магадгүй 5 минутын дотор анализ хийгээл чартыг ингэж харж ирсэн л 5 минутын дотор за тэр хүртлөөсөө тэр хүртэл унаа. Мэдгүй хүний нүдэнд бол тэр чинь маш амархан харагдаж байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь маш амархан болохоор амархан харагдаж байгаа юм биш, маш амархан харагдуулж байгаа байхгүй. Тэр хүн айл хэдийн өөрийн болгоод эзэмшээд тэрүүнийга зуршил болгочихсон зүйл байхгүй. Тэр хүн чинь өөрийнх нь хувьд симпл байхгүй тэр. За. Өөрийнх нь хувьд симпл. Гартаа оруулчихсан. Тийм, гартаа оруулчихсан учраас. Гэтэл анх сурж байгаа ч юм уу те тэр хүний тэр анализыг тэр стратегийг сурах гээд явж байгаа хүмүүсийн хувьд бол тэр чинь ерөөсөө тийм симпл зүйл биш байхгүй. Тэгэхээр ингээ хоёр сонголттой гарч ирж байна. Анхнаасаа симпл бай. Аль эсвэл симпл болтол нь хичээ. Ялыг сонгох юм. Ойлгомжтой ээ. Анхнаасаа симпл байчвал хамаагүй амар зү. Тэ. Симпл болтол нь явна гэдэг чинь ялч аргагүй хүссэн хүсээгүй нөө experience буюу туршлага гэдэг зүйл шаардна. За. Тэр анхнаасаа л зүгээр симпл явчих. Бити тэгэж өөртөө лайвараа. За, Габриэлийн зүгээс үзэгчтэй хандаад хамгийн өөрийн чинь зүгээс үнэтэй 3 зөвлөгөө гэвэл яг аль алиг өгөх вэ? За байц. 3 зөвлөгөө гэх юм бол яг саяны ярьж ирсэн юмнууд дээр л хэлэх байх. Аль болох simple буюу өөртөө амар бай. Өөрөөр хэлбэл залхуу бай. Нэг ясна да. Гэтэ үр дүнгээ алдахгүйгээр залхуу бай. Хоёрдугаарт гэх юм бол нөгөө нэг арилжаанд бууж өг. Хинч чиний эсрэг биш байдаг, тий? Чи өөрийнхөө эсрэг байдаг. Тэд нарыг хүлээн зөвшөөр. Хүмүүс ингээ хүлээн зөвшөөрдөг байхгүй. Нэг юм хайгаад байдаг. Тэр энэ хоёр дахьоос улбалаад гурав дахьт маань гарч ирж байгаа. Хоёр дахь нь бол нууц биш. Гэдэг юу орж байна. Хоёр дахь нь бол ер нь бол тийм бууж үг, тийм нууц мууц holy grail гэж юм байхгүй. Holy grail-ийг өөрөө бүтээн үг гэхээс биш. Тэр зүйл чинь дотор талт чинь байгаа. Хоёр дахь нь. Тэгээ бууж өгөөд өөртөө ажил. Үүнээс улбалаад гурав дахь зүйл маань гарч ирж байгаа. Бити ингээд даяан шиг ийш тийшээ ингээд үсэрч зогчоод тий анализ солиол ингээд яваад бай. Тухайн стратеги ашигтай байна уугүй юу гэхээсээ илүүтэйгээр тухайн стратеги өөрт чинь тохирч ийн үгүй юу гэдгийг илүү анхаарал хандуулж байгаа. Тэрэн дээр л энэ 3 зүйл дээр одоо захиж хэлмээр байна. За өнөөдрийн маань подкастын түрээд өндөрлж байна. Дараагийн подкастаараа эргэн уулзцгаая. За ингээд урилга аваад ирсэн бас Габриэлтэй баярлалаа. За намайг урьсанд маш их баярлалаа. Бас өмнө нь юу ч гэдэг мартагдсан маш олон гоё дурсамжууд сэргээлээ. Бас хэлмээр байдаг бас олон зүйлсүүдийг талаар хэлэх боломж олгосонд баярлалаа. Асуултууд маш гоё сонирхолтой байлаа. Урьсанд баярлалаа. За эргээд дараагийн дугаараар уулзцгаая.